Арслан өөрөө 160 мянган гишүүнтэй, үндэсний болгоо ороотой, улс төрийн зөвлөлттэй, улсын их хурл 42 судалтай, бүлэгтэй ийм нам. За бүлгийн хэмжээнд засгийн газраас гарах тухай яриа бас яригдаагүй. Зөвхөн яагаад тийм байгаа мэдэхгүй, ерөнхий сайд болон зарим сайдууд их зочоотой байна гэж би өнөөдөр бүгд бүлгийн хурал дээр хэлсэн. Бид засгийн газраас арслан нам гарах тухай, засгийн газар огцруулах тухай биш. Парламентд байгаа, улсын их хурлд байгаа цөөхөн бүлэг засгийн газрын дарамт шагалдуугаар өөрсдөө ажиллаа хиймээр байна гэдгийг л ярьж байгаа. Тэр энд бас нэг сэтгүүл сая асуулаа. Хөрөнгө оруулалтын хууль орж ирэх асуудлаа ярихгүй яагаад ховж хэрүүлэх гэдэг юм бэ гэж. Парламент өөрөө ажиллаа их ямарч боломжгүй байна. Парламентд 90 сард мэтгэлцээ өрнөх ямарч боломжгүй байна. Өмнөх 8 жилийн хугацаанд нэг нам хэд давуу суудл авснаасаа болоод тэр юм уу ямарч мэтгэлцээгүйгээр хуралддаг жишээ тогтцсон юм байна. Тэрэндээ тааруулаад дэгээ бас бичсэн юм байна. Тэгээд ковидын үе болоод тэгсэн юм уу яасан мэдэхгүй. Ер нь бол засгийн газар ямар нэгэн парламентын хяналтгүйгээр төсөв томилгоо шийдвэрээ гаргадаг тийм муу зуршил руу орцсон юм байна. Одоо парламент шиг ажиллаад ирэхээр зочоо ихтэй байгаа юм байна гэж харагдаж байгаа. Дээр нь түрүү цогцлолоор хэллээ. Парламентын улсын хурлууд ч мэтгэлцэж байр суурийн зөрүүн дээр шийдвэр гаргаж олон цөөхөөр асуудал шийдэж явдаг тийм институт. Энэ арслын хамгийн чухал институт. Энэ мөн чинэн гэгдэх юм бол парламент засгийн газар хууль хэлц болно. Хуулийн хэлц гэдэг бол даргын тушааснаар, сайдын тушааснаар зөвхөн тэр агуулгаар нь цаас бэлдэж өгдөг хэлцээ хэлдэг. А парламент бол хэн нэгэн даргын тушаалаар ажилладаг биш. 126 гишүүний ижил эрэхтэй конофадаар саналаа илэрхийлж байгаа ихээр шийдвэр гаргадаг байгууллага, хурлын байгууллага. Тийм учраас энэ хурлын байгууллагыг буцааж үндсэн хуулийн зарчмын дагуу яаж хурлын байгууллага болох вэ? Яаж мэтгэлцдэг болох вэ? Яаж 126 гишүүн бие даасан байдлаар шийдвэрээ гаргадаг болох вэ? Энэ хурал дээр яаж илүү үндэслэлтэй, баримттай, эрүүл саруул яриа явдаг болох вэ? Тэсээс нэг нь айлгаж, эсвэл худалдаж авч, эсвэл хуурам мэхлэх замаар шийдвэр гаргаж ирээсээ болохгүй. Энэ асуудлыг шийдэхин тулд арчилсан нам сая одоо ерөнхий сайд болон улсын хурлын нэг гишүүний хооронд болсон маргааныг хувийн асуудал гэж харахгүй байгаа. Энэ бол институт хоорондын асуудал байна. Үндсэн хууль заасан чиглэлүүдээ институцээс хэрэгжүүлж чадахгүй байгаа юм байна. Улсын хурлд ажиллаа хариуцсан тайлганадаг байгууллага нь улсын хурлаар загнадаг болоод хувирцсан юм байна. Тэгэхээр байр байранд давхын тулд энэ хэд толох байхдаа ковидын дараа хяналтгүй зүгээр нэг дараагад эрх мэдлийг бүгдийг шилжүүлээд өгсөн байгаа энэ практикийг өөрчлөхийн тулд ядаж улсын хурлын тоолн дэгийн хуулийг өөрчлөх ёстой юм байна. Шинэ арга барил руу очих ёстой юм байна. 126 гишүүн болсон парламентын нэг онцлог бол хэн нэгэн даргын аясаар айж хувирдаг тийм одоо хонь уршиг байж болохгүй. Түрүү хэлсэн улсын хурл гэдэг бол төрийн эрх барихтай байгууллага, хууль тогтоох эрх мэдэл гаргасан улсын хурлд хадгалагдана. Төрийн гадаад дотоод бүх асуудлыг авч хэлцэх хэрэгтэй. Төрийн хууль биелүүлэх ажлыг улсын хурлын өмнө ерөнхий сайд харилцаж байгаа. Энэ зарчим нь одоо амьлах цаг болсон. Энэ зарчмыг амьлуулахын тулд ихний ажил. Ерөнхий сайд улсын хурл дээр юу хийснээ ярьдаг биш. Улсын хурлын гишүүнүүдийг юу асуухыг хүсэж байгаа тэр асуултанд ирж хариулдаг байх ёстой.